Амар сайхан чи аштайхан байгаарай. За юу. Энэ газар чи чинийх биш ээ. Чи яасан ханг цадгүй муухай бэ? Одоо болж үз амар сайхангүй. За. Чи энэ одоо энэ хашааны үзүүрээс тэр голын эрэг хүртэл хэдэн метр газар чи өөрөө ирээд хэмжээд үз. Энийг чи төрсөн ах дээр аваад өгсөн байна. 4,500,000 төгрөгөөр. Ингэж болохгүй амар сайхангүй. Таныг бол одоо та бол одоо мөд огцорно. Та байтугай танай нам одоо дуусч байна. Насгүй болсон. Ард түмэн нэг л дэлбэрэн шүү. Эндээс налаа хүртэл. Одоо энэ замын эндээс амар сайхны газар гэж яригдчихэв. Тэрээс хүн болгон мэдж байгаа. Бүр налаах даваа цаашаага одоо тэр юу вэ? 5 толгойн нүүрс гэж байгаа шүү дээ. Тэрлүү хүртэл авцсан байдаг юм байл. Ийм л удаа юм ба явагдчих шүү дээ. Тэгэхдээ ард түмэн юу ч байхгүй. Монгол улсын шадар сайд амар сайхан нь албан тушаалын эрх мэдлээ ургуулan ашиглаж иргэдээс газрыг нь гадаадын хөрөнгө оруулагчдаас уурхай гэмнүүдээс маш ностой баримтуудыг нууц материалууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэнэ. Бэрд 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон улсын хурлын сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшин өрсөлдсөн сайн буянгийн амар сайхан 68.6% саналаар үнэлгээ алд байгуулж улсын хурлын гишүүнээр сонгогдно. Монгол улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын эрх ашигыг дээдлэн төрч ёс түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүнийхээ үүргийг чин шударгаар биелүүлэхэ тангаргалъя. Улсын хурлын гишүүнээр нэгэнт сонгогдож нийслэлийн засаг даргын албан тушаалаа өгөх нь тодорхой болмогц амар сайхан сонгуулийн санал хураалт болсноос 2 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших эрх олгох гэх тэргүүтэй захирамжид гарын үсгээ зурна. Нийслэлийн засаг дарга амар сайхан уг захирамжаараа тухайн үед Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Батуулгын төрсөн охин намууны намун хүүхдийн сан тэргүүтэй 21 иргэн аж ахуйн нэгжид газар олгов. Харин энэхүү 21 иргэн аж ахуйн нэгжийн жагсаалтын 2 дугаард байгаа OUGCCC компани бол амар сайхны төрсөн ах Ганбаатарын нэрээр бүтгэлтэй компани мөн. Нийслэлийн засаг дарга амар сайхан ажил албаа хүлээлгэж өгөхийнхөө яг өмнө өөрийнхөө төрсөн ах Ганбаттан Баянзүрх дүүргийн 11-р хороонд 65,000 м2 газрыг цэцэрлэг түрээлэнгийн зориулалтаар дэлхийд хаанч байхгүй хямдхан үнээр олгосон байв. Хогийн жалга байсан газрыг бид нар өөрсдөө ингээд өөрсдийнхөө хөрөнгөөр хайрга дайрга одоо тийм олдсон шороогоороо ингээд чиржээд хийгээл өөрсдөө амьдрах гал хашаагаа гатгачаад 19 онд энэ зилгүүд багтан бид нар авсан. Тэгэхээр чи 20 онд энэ газрыг ахта 4,500,000-аар 6.5 газар тийм ээ. 6.5 газрыг 4,500,000-аар авч өгөх юу гэсэн үг юм бэ? Ичтэй одоо амар сайхан болж үзээ юу тий. Нийслэлийн засаг дарга амар сайхан ажил албаа өгөхийнхөө яг өмнө өөрийнхөө төрсөн ахад цэцэрлэг түрээний болгоорой хэмээн 65,000 м2 газрыг өгсөн. Харин тэрхүү газар дээр нь 2 жилийн дараа яваад очиход ганц чихэж мод суулгаагүй байх бөгөөд харин түүний оронд модон хашааг барьсан байлаа. Амар сайхан албан тушаалын эрх мэдлээ ургуулan ашиглаж өөрийнхөө төрсөн ахад тэрхүү газрыг олгохдоо 3 жилийн турш тухайн газар дээр амьдарч өөрийнхөө хашаагаа босгож цахилгаанаа татаж албан ёсоор газар эзэмших хөрөгдлөө хороо дүүрэгтээ өгөөд зөвшөөрлөө хүлээж байсан 10 айлын газар дээр давхардуулан олгосон байх бөгөөд
хороо дүүргийн албан тушаалтнуудаар дээрнэж асан газар шөдөөлүүлэхээр ядарсан иргэдээ дарамтлуулж байгаа аж. Тэгэл хэдэн ард түмний шонгийн мод хатгахтаар дээрлэхэл нойлон газрын аламны тэр чанаг нянгар гэдэг нөхрээр бүгдийг нь хусаал хийсэгдэр байхгүй. Тэгээ сая энэ дээр одоо дүүргийн засаг дарга жившээрсэн гэл ингээд том машаа барьчихсан. Бичгэн гартсан. 20 онд бичгэн гартсан байгаа шүү дээ. Тэгэд биднийх одоо өгөөч нэмэр ба. Энэ газар бол жалга довхтой байсан. Бид нар ингээд битүүлээд тэгшлээд ингээд одоо амьдраад эхлэхэд яагаад ингээд гинт ийм асуудал гараад байгаа вэ? Ерөөсөө ойлгохгүй. Тийм учраас би бол энэ хашааг хүнийх гэхэд бол хүлэн зөвшөөрөхгүй. Одоо тийм амар сайхан жахтаа өгсөн тэд нар нэрэд бид нар газараа өөрсдөө ашиглана гэдээ одоо та нар хөөс дуудаг гэр орны чинь нураадаг ачдаг асуудал гараад одоо яах вэ? Тэд нар тэгэх хэрэг нь байгаа шүү дээ юмчны юм. Бид нар тэмцэн штэ бид нар ч бас хүн штэ Монгол улсын иргэн өнөөдөр тий бүгд тэгш эрэхтэй газар эзэмшнэ гэл яриад байгаа боловч тэр биелэлт нь хаана байгааг бол би ерөөсөө олж харахгүй. Тэгээ одоо тэр богд уулын ингэрээр байгаа газар энэ шинэ бүрийн яг замын хоо талд байгаа газар амар сайхан чиний газар. Амар сайхны газар гэж одоо арай дэмжижээ. Та нар Баянзүрхийн гүүрний зүүн талын газрыг тэр чигээр нь одоо энэ замын хөрөнгөөр 70 босгоод өөрөө авцсан. Зүүн талд нь заа юу. Тэгээ одоо энийг ингээд авцаа. Одоо энэ ард түмэн бид нар хаана амьдрах юм бэ? Хэрвээ чи намайг эндээс гөвөл би тэр газарт ч очиж бууж чадсан шүү. Олон хүнтэй буу. Энэ хавийн улсууд бүгд мэдчихэж байгаа юм аа. Өөр ард түмэн бүгд мэднэ. Амар сайхан мөр одоо наашаа битгий зүглээрээ. Тэгээ энэ хүний газар хамгийн гол ингэж хүний ард түмнийг ингэж дээрэмдэж болохгүй шүү дээ. Ийм их хэмжээгээр авч болохгүй шүү дээ. Өчнөө хүмүүсийг буулгаа хятаад одоо манайх нь юу байлгүй гэдэг байгаа. Чи бид нар шинж амьдрах ихтэй байгаа үстэй. Тэд нар ийм их авдаг. Бид нар нэг жижиг нолд бол авч болдгоо юм ааши. За нууц материалууд эрен сурвалжлах нэвтрүүлгийн баг Баянзүр дүүргийн 11 дугаар хороонд ирээд байна. За бидний харагдаж байгаа энэхүү газрыг болохоор одоо 10 гаруй айлын газрыг дамналтуулан за нийслэлийн засаг дарга амар сайхан 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу улсын хурлын гишүүнээр сонгогдсноос ерөөсө 2 хоногийн дараа энэ том 65 мянган метр квадрат газрыг өөрийнхөө төрсөн ахыхаа нэр дээр бүртгэлтэй компанид олгосон байдаг юм байна. За ингээд энэ чинь амьдрдаг иргэдтэй уулзахад бол бид мөрхөн энэ хогонд дарагдсан байсан энэ жалгагууг сороогоор дүүргэж 70 босгож одоо олон зуун метр газраас албан ёс зөвшөөрөлтөд тогтцохтанаа татаж барьчаад за тэгээ газрынхаа зөвшөөрлийг хүсээд ингээ 2 3 жил болж байхад өгөхгүй байтал тэр газрыг маань яагаад засаг дарга өөртөө авсан юм бэ? Энэ хүнтэй тэнцэнэ гэдгийг бол хэлж байна. Тэмцээлтэй чи адилхан Монгол хүн шүү дээ. Нэг хүн ийм хэмжээд байгаа одоо энэ газар ингээд тэр зэгээр авцсан. Ийм манайхаа бол ингээд тэгээд авчихсан байгаа. Хэрвээ амар сайхан та их төлөөлөгч бууны нохтой явуулах юм бол хариуцлагыг чи хүлээн шүү. Чамд ястаа зоригтойгоор хэлчихье. Одоо тэгээд чамаас айдаг, танаа намаас айдаг ард ирэх байхгүй болсон. Амар сайхны төрсөн ахта 65 мянган метр квадратаар газар олгоод байгаа Баянзүр дүүргийн 11-р хороо буюу бидний нэрлэж занснаар хонхор суйранд жирийн ядарсан ирээд золгодог газар огт байдаггүй гэдгийг тэнд насаараа амьдэрсэн хүмүүс хэлж байна. Манай хороонд бол газар байхгүй. Иргэд одоо иргэд нь бол газаргүй иргэд зөндөө. Би одоо энэ тороо ирж ил амьдарч байна. 8 хүүхэдтэй. Тэгээд одоо нэг том хашаа удалдаж яваад хуваагаад 2 хүүхэдтэй амьдардаг. Би одоо тэгээд газар болнаад олддоггүй. Тэгсэн мөрдлөнгийн замын хойдлоор бол дандаа нийслэлээс өгсөн газар дүүргээс чамаарахгүй. Тэр одоо ямар учиртай байд юм бид нарт мэддэг байдаг юм ч байдаггүй. Шадар сайд амар сайхан гадаадын хөрөнгө оруулагчийг заллим ихэлсэн нь. Баяуулгын аймгийн Цингэл сумд байрлалтай Волпромын баяжмал үйлдвэрлэдэг ховд голын уурхайг Америк нэгдсэн улсын иргэн Монгол улсад хөрөнгө оруулагч Джеймс Бауэр эзэмшдэг байжээ. Уг орд нь 62407 тонн нөөцтэй. За уурхайг ашиглах хугацаанд уурхагаас 1776 тонн баяжмал үйлдвэрлэн 27 тэрбум 431 сая 100 мянган төгрөгийн борлуулалт хийж хамгийн багадаа 12 тэрбум 784 сая төгрөгийн ашиг олох уурхай. За уг уурхайг Шадар сайд амар сайхны төрс ах Гамбат
Nord Star Minerals компаниараа худалдан авсан байна. За уг гэрээг 2012 оны 11-р сарын 7-ны өдөр хийжээ. James Bauer уг уурхайгаа Nord Star Minerals компанид 2 сая 450 мянган Америк доллараар худалдахаар гэрээнд гарын үсэг зурсан байна. За харин одоогийн шадар сайд амар сайхан тухайн үед оюуны ундраа группийн төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар ажиллаж байхдаа тухайн худалдаа авалтын төлбөр тооцооны асуудлыг батлан даана хэмээн гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Тухайн батлан даалтад оюуны ундраа группийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга амар сайхан миний бие Nord Star Minerals компани болон Америкийн нэгдсэн улсын иргэн James Bauer нарын хувьцаа худалдаа авах компанийн баталгааг үүгээр гаргаж байна. Оюуны ундраа групп компанийн баталгаа нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг мөн бөгөөд хэрвээ Nord Star Minerals компани Америкийн нэгдсэн улсын иргэн James Bauer-т уурхайг нь худалдаа авсан төлбөрөө төлөөгүй тохиолдолд оюуны ундраа групп төлбөрийг төлж барагдуулна хэмээн гарын үсгээ зурсан байна. За ингээд шадар сайд амар сайхан болон түүний ах Ганбат нар уурхайг бүрэн эрхтэйгээр ашиглаж эхэлсэн боловч харамсалтай нь гэрээнд заасан үнийн дүн болох 2 сая 450 мянган Америк доллароо төлсөнгүй. Худалдаа авалтын төлбөр тооцооны асуудалд баталгаа гаргасан оюуны ундраа группч тухайн төлбөр тооцоог барагдуулалгүй 6 жил өнгөрсөн байна. Энэ 6 жилийн хугацаанд амар сайхан болон түүний ах нь ховд голын уурхайг өдөр шөнөгүй ашиглаж ашиг орлогыг зөм олсоор л байлаа. Монголын төрд өндөр албан тушаал хашдаг асар их хөрөнгө мөнгөтэй ах дүүст уурхайгаа зарчгаад мөнгөө авч чадалгүй 6 жил хохирсон хөрөнгө оруулагч James Bauer арга буюу Хонконгийн арбитрийн шүүхэд 2018 онд хандсан байна. James Bauer-ын гомдлын дагуу арбитрийн шүүх хилэлцэж за амар сайхан болон түүний төрсөн ах Ганбат нараар за гэрээнд заасан үнийн дүнг төлж барагдуулах шийдвэрийг гаргасан байна. Олон улсын арбитрийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын шүүх баталгаажуулах ёстой бөгөөд за энэ дагуу хаан улд үүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх баталгаажуулсан шийдвэрийг 2019 оны 4-р сарын 24-ний өдөр гаргажээ. За түүнээс гадна хаан улд үүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Зайсан Square Tower-ын 601 тоот хаягт байрлалтай Nord Star Minerals компани болон за тус Tower-ын 603 тоот хаягтай оюуны ундраа группээс дараах мөнгөн дүнгуудыг төлөх шийдвэрийг шүүх гаргажээ. Худалдаа хүний дүнгийн үлдэгдэл болох 2 сая 450 мянган Америк доллар, за хүүгийн алдагдал болох 1 сая 121 мянга 178 мянган Америк доллар. Үүнээс гадна арбитрийн шүүхийн үйл ажиллагааны зардал болох 817,024 доллар 29 центийг төлөх, за нэмэгдүүлсэн хүү 77,227 ам долларыг тус тусад нь гаргуулж Америкийн нэгдсэн улсын иргэн James Bauer-т олгуулах үүрэг даалгаврыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосон байна. Гэвч шүүхийн шийдвэр биелсэнгүй, өөрөөр хэлбэл шадар сайд амар сайхан биелүүлсэнгүй. За төрийн сайд нь гадны хөрөнгө оруулагчийг мэхэлж их хэмжээний хөрөнгөөр нь хохироодог. Арбитрийн хийгээд улсынхаа шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Манай улсад цаашид гадны хөрөнгө оруулагчид олдох уу? За тухайн асуудалд холбогдож яригдж байгаа буюу ховд голын уурхайг худалдаа авсан Nord Star Minerals компаниас тодруулга авахар бид очсон боловч одоо тодорхой хаяг дээрээ байгаагүй. За мөн одоо тухайн худалдан авах төлбөр тооцооны асуудалд баталгаа гаргасан оюуны ундраа группийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Монгол Улсын шадар сайд амар сайхнаас тайлбар авахар
холбогдсон боловч утсандаа хариу өгсөнгүй. За гэхдээ бид нэвтрүүлгийнхээ дараагийн дугаарт амар сайхан сайдаас заавал тайлбарыг авч хүрэх болно. Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүнийхээ үүргийг чин шударгаар биелүүлэх тангаргалъя. Миний бие энэ тангаргаасаа нэцвэл хуулийн хариуцлага хүлээнэ. Шадар сайд амар сайхны авилга албан тушаалангийн төргийг ичсэн нэвтрүүлгийнхээ эхний дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Бид дараагийн дугаартаа амар сайхан нийслэлийн татвараар ажиллаж байх үедээ өөрийнхөө эзэмшдэг оюуны ундраа групп хийгээд өөрийнхөө төрсэн ах дүүсийн нэрээр бүтээлтэй компаниудад Улаанбаатар хотын төвд нийтийн эзэмшлийн зам талбайг 15 ширхгээр нь олгосон маш настай баримтуудыг хүргэх болно.